санаа. За өгчнөр 9-р ангиас сурагчдаа оксид сурагчид давсны томьёо мэргэжлийг тайлбарлаж өгөх болно. За тэгэхээр энэс өмнө бид нар органик биш байцын ангиллын тухай үзсэн байгаа. Тэрнээрээ суйрлаад өнөөдрийн хичээлийг оруулж байна. За тэгэхээр эхний ярьсан цэвэр оксидыг үзье. За тэгэхээр оксид гэж юу юм бэ гэхээр бид бол мэднэ хүчил төрөвчтэй нийтлэг хэлж байгаа. Тэгэхээр оксидын ерөнхий томьёо бол элемент О байх ёстой. За энэ бол ерөнхий томьёо анхна. За тэгэхээр элемент анхна. Одоо тийм бидний мэддэг үлгэх системийн нэг элемент тэгээ хүчил төрөвч. За энэ хэсэг гэдэг дээр нь хүмүүсд коэффициент 50 гэдгийг харах хэрэгтэй. Коэффициент 50 нэртэй. За жишээ нь хүчин 1 оксид бичээ. За оксидыг нэрлэхдээ элементийн нэрийг хэлээд хүчил төрөвчийг оксид гэж нэрлэнэ. За тэгэхээр элементийн нэр гэхээр натрий байх нь. Тэгэхээр энэ болох нь натрийн оксид болох нь. Оксид. За дахиад нэг жишээ авъя. За өгшин ямар оксид, ямар элемент бичсэн байна? Al буюу энэ бол хөнгөн цагаан. За тэгвэл энэний нэрийг хөнгөн цагааны оксид гэж нэрлэдэг байна. Хөнгөн цагааны оксид. За ингээд оксид маань элемент О байдаг байна. Ерөнхийд нь оксид гэж нэрлэх нэ. За дараагийнх нь зүйл болохоор цөмөрөө суурь. За суурь. За суурь гэж юу юм бэ? Гэхлээр металл. За OH бүлэг агуулсан нэгдэл байх нь. Металл OH бүлэг агуулсан нэгдэл. За агшин жишээ бичээ. Кальций OH. За суурийг нэрлэхдээ OH нэгдлийг нэрээр нэрлэнэ. Тэгэхээр устөрөгчийг бол гидрогениум аваад оксид гэж нэрлэдэг байгаа. Нийлүүлээд болохоор энийг гидроксид гэж нэрлэх нь. Тэгвэл энэ үүний нэр болохоор юу болох нь вэ? Кальцийн гидроксид. Кальцийн гидроксид. За дахиад жишээ бичье. За энэ болохоор царийн гидроксид. За кальцийн гидроксид, царийн гидроксид. За металлын бүлэг хаана агуулдаг хүмүүсд мэднэ тийм ээ. Металл хаана агуулдаг юм бэ гэхээр үлгэх системийн 1, 2. За нэмгэн 3 дугаар бүлэг орж болно. Энэ бүлгүүдэд бол металлууд агуулгдж байдаг. Тэгэхээр суурийг 1, 2, 3 дугаар бүлгийн элементүүд бол суурийг үүсгэдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. За дараагийнх нь болохоор хүчил. За хүчил юу вэ гэхээр устөрөгчөөр эхэлнэ. Хүчил устөрөгчөөр эхэлнэ. За өндөр нэмээд хүчлийн үлдэгдэл байх ёстой. Энэ бол хүчлийн ерөнхий томьёо. Устөрөгч хүчлийн үлдэгдэл. ХУ гэдэг нь хүчлийн үлдэгдэл. Энд тайлбарлаад биччихье. ХУ хүчлийн үлдэгдэл. За агшин жишээ авъя. H2 SO4. За нэрлэхдээ гол дагаа элементийн нэрээр нэрлэн тийм ээ. Энд бол устөрөгч, энэ хүчил төрөгч, энэ хөхөр байгаа учраас энийг хөхрийн хүчил гэж нэрлэх юм байна. Хөхрийн хүчил. За дараагийнх нь CO3. Юуны хүчил ах вэ? Гол элемент нүүрсний хүчил. Ахна. За хүчил тэгвэл устөрөгчөөр эхлээд хүчлийн үлдэгдлээр өссөн байх хэрэгтэй юм байна. За дараагийнх нь болохоор давс. За давс ямар байх юм бэ гэхээр металлтай хүчлийн үлдэгдэл байна. За энийг сэгрэг аваад коэффициент буюу тоовчдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. За тэгэхээр металл бол энэ 1, 2, 3 дугаар бүлгийг байна гэсэн хүчлийн үлдэгдэл бол энэ устөрөгчийг хаагаад тийм ээ. Устөрөгчийг хаагаад үлдсэн нь хүчлийн үлдэгдэл болж таарах. Тэгвэл металл маань за цөмөрөө санаа авъя. Энэ металл гэсэн учраас энэ кальций байх нь. Кальций. За энд байгаа хүчлийн үлдэгдлийг авъя. SO4
4. За нэрлэгтэй. За элементийн нэрийг хэлнэ. Металлын нэрийг хэлээд хүчлийн үлдэгдлийн нэрийг хэлнэ. За SO4-ыг хүчлийн үлдэгдэл сульфат гэж нэрлэдэг байна. Тэгвэл энэний нэр болохоор кальцийн сульфат болох нэ. За кальцийн сульфат болох нэ. За дараагийн жишээ зөвхөн энэ авсан металл авчи. Цайр байж энэ авс байгаа хүчлийн үлдэгдэл авчи. CO3. За нэрлэгтэй металлын нэрийг хэлнэ гэсэн. Цайрын. За одоо хүчлийн үлдэгдлийн нэрийг хэлэх ёстой. Хүчлийн үлдэгдлийн нэр бол CO3-ыг карбонат гэж нэрлэдэг. За тэгвэл карбонат гэх юм. За цайрын карбонат. За бүгшин дараагийнхын жишээг авъя. За энэ юу гэж хүүхдүүд нэрлэрээ металлын нэрийг хэлээд литий P4-ыг фосфат гэж нэрлэнэ. За тэгвэл энэ литий фосфат гэх юм. За энэ нэрлсэн нэр маань бол олон улсын нэршил гэдгийг анхаарах хэрэгтэй. За тэгэхээр оксидын хүчил давсал тус бүрдээ томьёотой өөрийн гэсэн нэршилтэй байдаг байна. За анхаарал тавьсан сурагчдаа баярлалаа.